За манайха цаан ч нэг амар зайлан гарсан байна. Ямар зайлан бэ гэдгийг хэлж өгье та бүхэн сэрэмжлүүлэх үүднээс. Ялангуяа шөнө оройн цагаар баар цэнгэний газраас гарч иж байгаа юм. Годомж нэгээ согтуу байгаа. Согтууруулсан таны зүйл хэтрүүлэн хэрэгэлцэх хүмүүс рүү төлхөн чиглэж байгаа юм. Яаж ийм ихээр одоо нөгөө такси нэрийдлэр нөгөө нэг баарны гадна таксины жолооч зогсож идэг шүү дээ. Тэгээд такси нэрийдлэр авч яваад за хөргөх газар хүргэж өгөөд тооцоо их болонгууд нөгөө бус машинаар та заавал карта уншвал тооцоо хийгээд бус машин гаргаж ирж байгаа юм. За тэгээд нөгөө иргэн маань карта өгөөд пин кодыг асуугаад ингээд пин кодыг мэдээд авчиж байгаа. Тэгээд зөрүүлээд картын өгтөө өөр карт өгөөд тэгээд нөгөө иргэнээ буулгачаад цааш яваад ATM-нээс дансанд нь мөнгөний гаргаад авчиж байгаа. Ийм зайлан бүртгэгдсэн байна шүү. Тэгэхээр манайхан бас нөгөө баяр амралтын өдрүүд болж байгаа учраас сэрэмжлүүлэх үүднээс хэлж байна л да. Тэгэхээр ямар ч тохиолдолд хүнд нөгөө картныхаа хувийн дугаар нууц мэдээллийг өгч болохгүй. За бүр аргаа ороод ингээд уншууллаа гэж явахад нөгөө төлбөр тооцоо хийж байгаа үйл явцыг заавал өөрөө гэж хянж явах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар ингээд танаас бус машин гаргаж ирээд картаар тооцоо хийгээд ингээд жоох с сэжигтэй санагдах юм шууд цагдаагийн байгууллага руу залгаараа гэж та бүхэнд зөвлөж байна. Амар зайлан биш.